байцгаана уу үзэгчтэй. Иргэний заргийн ногоо намын мөрөө хөтөлбөрийг танилцуулах гэж бид гурав ирлээ. Манай мөрөө хөтөлбөр бол амьдрал гэсэн нэртэй. Хөв хүний амьдрал, өрг гэрийн амьдрал, хотын амьдрал, хөдөөний амьдрал, нийгмийн амьдрал гэсэн. Яагаад амьдрал гэж нэрлэсэн гэхээр бид өнөөдөр амьдралынхаа бодиттой тоо баримт өнөөдөр манай саарл гондоо амьдралын тухай бид зүрх сэтгэлээрээ ойлгож ийж дараагийн жилийн ажлуудыг төлөвлөж өөрсдийнхөө мөрөө хөтөлбөрийг боловсруулах ёстой учраас хүмүүсийн дунд байдаг байнга байжээс намын хувьд биднээс энэ амьдрал гэсэн мөрөө хөтөлбөрийг та бүхэнд төлөвлөж байна. Энэ мөрөө хөтөлбөр маань өөрөө хүмүүсийн оролцоотойгоор хийгдсэн. Маш олон нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүс, малчин хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, ахмад настангууд, гэх мэтээр бизнес эрхлэгчид энэ бүх хүмүүсийн ярьдаг, хэлдэг, тэгсэн мөртлөө ерөөсөө ойлгохдоо яригдж ирдэг. Энэ зүйлүүдийг бид тусахыг оролцсон. Гэхдээ нэг онцлог бий. Тэр нь бол бид бол дандаа дээрээс доошоо гэж өнгөрсөн 20 жилд энэ хүмүүсийг төрн сайхан халамжтай эцэг төрн хэрэгжүүлнэ гэсэн тийм үзэлсэн аа гэхээс илүү ерөөсөө иргэдэн доороосоо дээшээ тэдний санаачлал дээр үндэслэсэн ийм өрөө хөтөлбөрийг бид бий болгохыг оролцсон. Таалагдах хэсгийг мэдэхгүй. Гэхдээ хамгийн гол нь үнэн амьдралын бодит амьдрал дээр түшгэлсэн энийг хэрэгжүүлэх хүмүүс нь өөрснөө энэ тал дээр итгэл үнэмшилтэй хүмүүс байгаа гэдгийг бас хэлэх тааламжтай байна. Мэдээж хэрэг энэ мөрөө хөтөлбөрийн эдийн засгийн асуудал дээр би өөрөө оролцсон. Өдий 20-30 жил би Монголын эдийн засгийг судлаа. Энэ хугацаанд нэг зүйлийг л ойлгосон. Хүмүүсийг өөрсдийнх нь оролцоогүй бид ямар ч сайхан юм нэмэргүй юм байна. Тийм учраас түрүүний дээрээс нь доош биш доороос нь дээш явъя. Тэгэхдээ хүмүүст нь эдийн засгийн хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэгжүүлэх боломж олцоо гэдэг. Энийг төрөлхтний сангуудаар дамжуулаад энэ нийлээ үндэсний баялагын сан болохоор ингэснээр хэрэгжих механизм бодиттой бөгөөд хүмүүсийн оролцоотой шүтэг шудраг хүмүүс эннийхээ хуршимыг өөрснөө хүртчихэд ийм байдалтай болсон. Тийм учраас та бүхэн мэдж байгаа. Ардаар болсон. Ард түмний төлөө ард нь хэрэгжүүлдэг ийм зүйлийг бид эдгээр арчлал гэж ярьдаг ч гэсэн огт хэрэгжүүлж ирсэн. Дандаа сайхан төр дээрээс нь их гэдээс. Инглигээд өнөөдрийн үр дүн маань өнөөдрийн нийгмийн бодит байдал. Тийм учраас энийг бид өөрчлөе, өөрснөө оролцъё. Тэгээд энэний үр дүнг бүгдээрээ амсъя гэсэн ийм бод зорилготой. Амьдралаа гэж ерөөсөө сонгуульдаар ард иргэд бол төрд орох гэж байгаа, засаг эрх барих гэж байгаа. Өсвөр намжид бол яг л даалгавар өгдөг. Ард бол их юм хүсдэг. Төрд гараад засаг барих юм бол та бидний амьдралыг сайн болгоор сайжруулаарай гэдэг зүйлийг захидаг. Өнгөрсөн 4 жилиг аваад үзье л да. Эрх барьсан манайгийн засаглалын үед бол үнэндээ ард иргэд бидний амьдралыг дэвшилж чадваа гэж. Засаг нэг тоо хэлдэг. Толгой өргөн тоо хэлдэг. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр бол дэлхийд байхгүй гайхалтай хурдан 17-8% өсөлттэйгээр хөгжлөө гэж. Тоог ямар хүн амьдрал ахуйд идэж хэрэглэх биш дээ чинь. Энэ тооны цаанд эргэн миний идэвчэнд эргэн манай гэр бүлийн хөрөгчөндөх хүнс мөнгө тэр их гэрлийн хурдаар нэмэгдвүү гэдгээр л энэ төрөлж байгаа 4 жилийн хугацааны ажлын үр дүнг хэмждэг болохоос биш. Хоосон тоо хэлж, хоосон тоо идэж, хоосон тоогоор амьдрна гэдэг бол асуудал байхгүй. Тийм учраас бол үндсэндээ өнгөрч байгаа 4 жил бол Улсын засгийн газар хэдийгээр хийсэн байгаа боловч иргэдийн бодит амьдралд мэдрэгдэхээр авааштай бас болж байна штэ гэдэг тэр мэдрэх үед сайхан амьдралыг бол гол өргөд алгаар биелүүлж чадсангүй, өгч чадсангүй л гэж би хэлэх байна. Ер нь бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол гол манангийн хийсэн гол ажил бол энэ суудлын эрх мэдэлд гарахын тулд амлсан утга учиргүй, тооцоо судалгаагүй тэр мөнгөө яаж өгөндөө гэж энэ мөнгө тараах нийгмийн яхамж ажлыг хийсэн. Эргээд улс орныхаа эдийн засаг энэ хөгжлөө өнөөгийнхөө амьдралыг аваад эргээд хэвлэл харъя. Тэр их мөнгөөр бид хичнээн үр ашигтай, хичнээн олон зуун үйлдвэр, сургууль, соёлын газар, цэцэрлэг бидэнд юу хэрэгцээтэй өнөөгийн амьдралд нэн чухал шаардлагатай маш олон асуудлыг бид шийдэх тийм сайхан боломж байсан. Өнөөдөр бол мөнгө тараасаар гал сонгуулийн хооронд мөнгө тараадаг өвлийн өвгний энэ ажлыг хийсээр манайгийн төр засаг үндсэндээ бол зүйлийнхаа хугацаанд орж байна шүү дээ. Тэгэхээр ер нь энэ хоосон юм амладаг хийсвэр сэтгэдэг
бол бид бол одоо эргээд хэд өдрийн дараа бол би хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Тэгээд military хэлгээр өнөөдөр бид хамгийн чухал зүйл бол иргэдийн амьдрал нийцсэн айл өрхмөрийн гэрт орсон иргэд нь өөрснөө төр засгийнхаа ажилд хяналт тавьдаг, өөрснөө давхар оролцдог, хамтдаа зүтгэдэг ийм бодит амьдрал, ийм бодит иргэний засаглалыг л бий болгож иж өнөөдөр бид бол их орондоо эзэн сууж хамтдаа хөдөлмөрлөх, хамтдаа бүтээх юм зүйлийг хийх ёстой гэж бодож байгаа. Одоо бид бол сая их орнд бол манай эдний зэрэг нөгөө нам эмгэгдрэг оюун дарга бид бол их олон суур хөлүүдийг өргөн байсан. За түүний нэг жишээ бол энэ улсын намуудаар талцдаг, хуваагддаг, ууж иддэг энэ заван авилгын сүлжээг, энэ муухай аалзны торон сүлжээг задлахын тулд бол улсын намуудад хатуу гишүүнчил байхгүй найз нараа гэдгийг бол хуулиар зохицуулъя гэдэг юм том хууль өргөн барьсан байж байгаа. Энэ хуулийн дараагийн хоёр дахь том асуудал бол үндсэндээ бол энэ их намуудын мөнгөний том машин болсон мөнгө угаадаг бохир мөнгө эргэлдүүлдэг энэ улсын том хүчнүүдийг задлая гэж. Хөрөнгөний асуудал улсын нам байх ёсгүй гэж. Улсын намууд орж байгаа санхүүжилт энергэлж байгаа хэдэн тэрбум бом төгрөгийг иргэд өөрснөө хяндаг болъё, хардаг болъё гэж. Ямар бохир мөнгө ард иргэдийн намын гишүүн дахиад нэрийн өмнөөс энэ нөхдүүд чинь угааж идэж хамтдаа одоо зайлигдгийг хэдүүлээ ил тодор хардаг, хяндаг болъё гэж. Нөгөө нэг асуудал нь бол улсын намууд ард иргэдэд их чөлөөг өгөөч л гэж. Улсын намууд их хурлын сонгуул, гэрчийн сонгуульд мөрөн хөтөлбөрийнхаа дагуу ордог болооч л гэж. Сум баг хороо дүүрэг аймаг нийслэл бүх газар иргэдэд нэрх чөлөөг нь олгоо. Засаг даргаан өөрснөө тавьдаг болъё. Мөнгөн өөрснөө зарцуулдаг болъё. Хяналтаа өөрснөө тавьдаг болъё гэдэг ийм гурван үндсэн гол санааг бол бид одоо хэрвээ дараагийн парламент бидэнд итгэл өгөөд бид орж чадах юм бол хамгийн ихний ярьж өргөн барьсан энэ хуулиасаа бид ажиллаа эхэлнэ л гэж бодож байгаа. Ер нь халамж хавтгаарлаа гэд эдгээр ярьж байгаа боловч яг хар чандаад халамжлах ёстой хүмүүс ойлгохдоо ерөөс халамжилж чадаагүй. Тэгэхээр бидний манай намын байр суурь энэ амьдрал мөрөө хөтөлбөртөө тавьсан зорилго бол ажиллаж чадах, хөдөлмөрлөж чадах хүмүүс бол ажиллаа хийнэ. Ажлын байрыг олноор бий болгож, хувийн хвшлийг дэмжиж тэр эдийн засгийг бол хөгжүүлнэ. Ажил хийж чадах хүмүүс нь авч байгаа цалин харин амьдралдаа хүрэлцгүүц Монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, хүн болгон өөрөө авч авч чадах ийм амьдралтай болох ёстой гэсэн юм байр суурьтай. Гэхдээ ялч нийгэм зайлшгүй харж хандах ёстой, халамжлах ёстой хүмүүс бас байдаг. Өвлийн бишэлтэй иргэд байна. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. За харж хандах хөнгөө бас ахмадууд байна. Тэгэхээр эдгээр тань халамжилж байгаа тэр тогтолцоог, тэр мөнгийг бол харин хэд дахин нэмэх ёстой юм бэл. Одоо ингээд нэг тэр баянд нь ч, ядууд нь ч, ажил хийж байгаад нь өгөөд нь авъя гэсэнд нь ч өгөөд нэг хоёрын хооронд, өхийн хооронд яг тэр нийгмийг харж халамжлах ёстой. Магадгүй өрх гэрүүдийн нэг 10-аас 20% нь бол өвлийн бишэлтэй иргэд өгж байгаа мөнгө жишээлбэл 3-аас 5 дахин нэмэх бололцоотой юм бэл. Тэр нь бол яг улсын төсөөс маш бага мөнгө хэрэгтэй. Тэгэхээр ийм бодлогыг бид нэр амьдрал хөтөлбөртөө оруулсан байгаа. За нөгөөтэйгүр байгаль орчны бодлогыг, байгаль орчныг хамгаалах бодлогыг бол бүр нэм тэргүүлэх бодлого болгосон. Өнөөдөр иргэдийн хамгийн санаа зовж байгаа зүйл бол байгаль орчин. Ялангуяа уул уурхай үйлдвэрлэлээс болоод маш их газар эвдрэлд орж байна. Тэрийг нөхөн сэргээж байгаа ойлгохтой тогтолцоо байхгүй, төсөв байхгүй, компаниуд нь тэрийг ойлгохтой нөхөн сэргээж чадахгүй. Тэгэхээр байгаль орчинд ямар нэгэн найраа байхгүй шүү гэсэн юм байр суурьтай. Байгаль орчин нөхөн сэргээж чадахгүй байгаа. Байгаль орчинд халтай, ус гол гориход халтай байх юм бол тэр үйлдвэрлэлийг бол зогсоо. Тэгэхээр тэрийг нөхөн сэргээж чадахгүй тийм үйлдвэрлэлээр бид нар ямар хэрэгтэй гэсэн юм байр суурьтай. Харин улсын төсвөөс хүний өвчин сан гэж байгууллагатай адилхан уулуурхаагаас орж байгаа тодорхой мөнгийг байгаль орчны нөхөн сэргээх санд бүрдүүлнэ. Тэгжээж одоо нөхөн сэргээгийг орхигдсон тэр эвдэрт орсон газруудыг зайлшгүй ойрын хугацаанд нөхөн сэргээх ёстой юм бэл. Бид бол бас Алтай гишүүн, Энхбат гишүүн бид нар бусад бас гишүүдтэй нийлээд хууль өргөн барьсан л да. Байгаль орчныг нөхөн сэргээх сангийн тухай хууль гэдэг. Аль өвөл өргөн барьсан харамсалтай сайн хаврын чуулганаар улс зөрчсөөр байгаа л нэг огцруулахгүй сонгуулийн хууль гэсээр олигтой хуулиос батлагдаж чадсангүй. Тэгэхээр энэ дараагийн парламентод манай намаас орох төлөөлөл байгаль орчны асуудлаар энэ нөхөн сэргээх хуулийг заавал батлуулахын төлөө явна. Ер нь бол цөлжилтийн эсрэг, бэлчээрийн талхалтын эсрэг одоо ойжуулах гэдэг олон ажлууд бол ер нь зайлшгүй бид нар мөнгө гаргах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ дээр бол бид нар энэ ногоон хөгжлийн бодлого, байгаль орчны бодлого, за ногоон эдийн засгийн бодлого, энэ үйлдвэрлэл нь өөрөө байгаль орчинтой аль болохоор хал багтай энийг дэмжих бодлогыг бол бүр нэм тэргүүлэх бодлого болгож байгаа.